Сайн уу? Сайн уу? Бүгэн гэнэ байна. Хоёрын спойлертай кино подкаст эхлээд бэлэн болоод байна. За, өнөөдрийн дугаараар Гандигийн сонголтоор кино үзсэн байгаа. За, Three Idiots-ыг тэр сонгосон байгаа. Тэгээд тэр нөгөө нэг шал өөр сонирхолтой, зан чанартай хүмүүс болохоор ингээд минийх огт мэдгүй хачаач кинонуудыг үзэж яваад байдаг. Тэгээд Гандигийн кино санал болохоор би ерөөс энтиг киноос нэг их үзээд байдгүй болохоор энэ чинь бас яагаад юу санал болгоч гэж одоо их сонирхоод үзсэн. Тэгээд Гандигийн сонголт бол үнэхээр мэрэгэн байсан. Надад миний хамгийн дуртай кинод нэг болсон шүү шууд ирээсэн. За. Та гэхдээ баахтаа үзэж байгаагүй юм уу? Ерөөсөө үзэж сонсож байгаагүй. Тэгээд энтиг кинод яг нэг юм нухацтай байдлаар сууж үзэж байгаагүй болохоор ингээд дууж үжиглээд энтиг кино юм шиг байна да гэдгээс биш. Яг нэг юм ялгаад тэр жүжигчтэй тийм кино вэ штэ. Эн чинь нөгөө инэн гэж ерөөсөө ялгаж боддог байгаагүй. Чи яаж үзсэн юм? Би болохоор нөө зурагтаар хүүхэд баа байхад ер нь бол зурагтаар дандаа л юм энэтхэг кинонууд явдаг байсан. Тэгэл тэр дундаас л тэгээд нөө одоо нөө сонголтгүйгээр гэх юм уу? Тэгэл яг зурагтаа сонгоод хүчээр. Ямар сонголтгүйгээр энэтхэг кино ингээ гарч ирсэн. Тэдгээрээ нэг нь одоо 3 төгнөг байсан. Тэгээд миний хувьд нөгөө дахиад тантай ярих гэж бодоод үзсэн чинь бас дахиад яг гоё хэвээрээ бирлээ. Тэгээд би нөгөө нэг нэрийг харчаад, постерыг харчаад нөгөө манайхан чинь нэг тэр үед монголчууд нэг кино орчуулж хийдэг үе байсан шүү дээ. Тэгээд яг нэг 2000-аад оны нэг кинонуудын vibe гарнаа яадаг бол таа гэж нэлийн доогор хүлээлт эхлэсэн аахгүй. Тэгээд яваад байсан чинь тун дэжгүй ш ер нь өөрийгөө их гайхшруулсан. За өчтөний үед бол юм байна те. Тэгээд хоёулаа цаашаа ярихаас өмнө энэ киног ер нь хэдэн оноогоор үнэлэхөө гэдэг шууд ихчээд явбал яа дээ. Гадигээ 5-аас хэдэн оноо юм кино. Миний хувьд бол заавал үзээрэй гэдэг кинонуудын нэг гэж хэлнэ. За хэрвээ та бүхэн энтгэх киног те ингээд одоо дуулж уйлал дуулаад өвтөлдүүлээд энийгэл дуулаад гэж энтгэх киноч яг нэг тим байдаг шүү дээ. Энэ киноны гэх юм бол ингээд дуулж байгаа юм хүртэл юм авцалтаатай утга агуулгатай үнэхээр хөвгчлээ баггүй юу? Тийм болохоор нөр та нарын боддог энэтхэг киноноос шал өөр төвшний шал өөр кино болохоор заавал үзээрэй гэж би хэлнэ. За би анх үзчихэд шууд за бараг 5-аас 5 кино байна миний бодлоор гэж бодоод тэгээ ардаас нь жоохон байжгаад жоохон урт юм уу энэ нь жоохон ингэсэн юм удаа гэж бодоод гэтээ 5-аас миний бодлоор 4.5 байсан. Үнэхээр таалагдсан. Би бол хүмүүстэй хамт ер нь заавал дахиж үзэх кино юм байлээ. Надад л таалагдсан. Ашигтай. Гэхдээ энэтхэг кинонууд ч ер нь ал дандаа 3 цагийнх байгаад байдаг шүү. 2-оос 3 цаг. Миний мэддэг ихэнх энэтхэг кинонууд дандаа л тийм. Би тэгээ бодсон нөгөө бараг 10-аад минут дуулдаг болохоор тийм болов уу гэж бодсон. Тэгээ гараад яг дэлгэрэнгүй яриад. Гэтээ дуунууд нэг чухал байр суурь их учиртай байгаад байгаа болохоор бас ингээд хасч масгаар юм яаж ерөөсөө санагдаагүй. Нөгөө энэтхэг кино нэг үздэггүй учраас ингээд энэ уран бүтээлч өмнө ингэжсэн тэр кинон дэр гэдэг юм харьцуулах мэдээлж жоохон багтай байсан. Тэгээд ямар ч сан Рашкумар Хирани гэдэг энэтхэг хүн бол найруулсан байгаа. Тэгээд ер нь бол их амжилттай, тэгтээ бол их алдартай уран бүтээлч. Даанч нөгөө нэг өөр олон кино хийсэн тэднийх нь нэг үзээгүй болохоор ингээд анх тэгж явж байгаад ингээд гисэн юм бол жоохон багтай. Яг надад сонирхолтой санагдсан юм болохоор нөгөө анх кинонд тийм эвлүүлэгчээр хэлсэн юм гэсэн мэдээллийг хараад энэ уран тэнэгчийн юм ритмтэй юм эрчимтэй кино байгаа шүү дээ. Тийм химэл алдахгүй яваад байдаг. Шилжилтүүд хөдөлгөөнд их гоё байдаг. Тэгэхээр бас нэг юм эвлүүлэгчээр хэлсэн үний кино бас үнэхээр өөр биш үү гэж учрын нэг тайлагдах шиг болсон гэх юм уу? Миний хувьдас нөгөө яг юунуудын үзээгүй болохоор яг одоо нөгөө хэс өмнөх уран бүтээлүүдийг нь үзээгүй. Гэхдээ ерөнхийдөө нөгөө төрөл жанрыг хараад байхад өмнөх кинонуудыг үзээгүй гэж 2017 онд бас юу хийсэн бэлээ? 3 тэнэгээ бас дахиж хийсэн бэлээ. За. Гэхдээ тэр нь сайн яваагүй юм байна. Тэгээд ер нь бол зүгээр одоо миний нөгөө найруулагчийн талаар нэг их амар сүртэй бас яагаад байхгүй юу? Угаасаа сонирхоогүй, сонирхолтой санагдаагүй нэг ч уран бүтээлийн үзэж байгааг болохоор тийм ээ. Тэгээд яг хараадахад ер нь бол нэг юм инэдмийн драм төрлөөр хийдэг найруулагч мэн гэж бодсон. Тэгээд ингээд ийм тэс өөр кино үзэж шинэ уран бүтээлчд ингээд мэдэж авангууд за одоо энэ киног үзээгээд ингээд тэмдэглээ явчихдаг. Яг тэр анхан шатандаа явж байгаа. Дараа нэг хэд хэдэн киног нь үзэж байгаад ингээд 3 тэнэг нь бол тим кино байсан гэж ярихад бол сонирхолтой илүү нэг харьцуулалтайгаар. Тэгэхээр ямар ч энтэг киног үздэг болцгоё. Энэ энтэг найруулагчдаас судлаа. Энэ Рашкумар Хирани гойгаар эхлээд ингээд ер нь энтэг киног бас таньж мэддэг болох нэ гэж бодоод найруулагч талаар өөр их юмыг олж мэдээг байгаа. Кино бүтсэн түүхийн хувьд болохоор энэ номон дээрээс хэдүүлж хийгдсэн юм байлээ. Тэгээд номынхаа нөгөө нэг төвчл тайлбарыг нь харсан чинь ерөнхийдөө нөгөө нэг юм их сургуулийн хэсгүүд яваад юм одоо нэг юм slice of life гэдэг шүү дээ. Тийм тэмдэглэл захиа маягтай юм өгүүлэмжтэй. Тэгээд
кино зохиол болохдоо нөгөө нэг 10 жилийн дараах хатэр гэдгийг нэмээд нэлээд олон уялдаа баярлалууд энэ төр нэмсэн юм байна гэж бодсон. Тэгэхээр нөгөө ном киноор яг адилхан биш. Кинон дээр илүү дэлгэрүүлж сайжруулсан юм олон юм байна гэж бодсон. Тэгээ дараа нь ном нь ингэх байсан тэгсэн чинь кинон дээр ингэцгээр нэг жоохон маргаадас гарсан юм байл юм байна. Юу яасан зураг авалтынхаа үед болохоор эхлээд нөгөө нэг юуг хийсэн гэсэн том болцсон үеийнхаа зураг авалтыг хийгээд 10 жилийнхаа дараахыг хийгээд тэгээ дараа нь болохоор яг их сургуулийн оюутнууд байх үеийнхээ хийсэн гэдэг. Тэгжвэлээ. Тий. Би чаас нэрээ тэртэл дээр яг асуу гэж бодож ирсэн. Ингээд нөгөө чи ингээд жүжигчнэр үед ажиллаж байна тий. Тэгээд ийм цаг хугацааны өсрэлттэй сценэд хийх хэрэгтэй боллоо. Тэнгүүт одоо ингээд production талаас нь бол ингээд нөгөө тухайн объектыг түрээсэлж байгаа хугацаагаар эсвэл ашиглаж байгаа жүжигчдэд нийлүүлж байгаа л байгаа үед нь ашиглаад явж штэ тий. Тэнгүүт ингээд нөгөө ийм сэтгэл зүйн байдлын хувьд шилжих тэр нөхөр хүндрэлтэй байдаг. Одоо ингээд за та хоёрын ингээд хайрлаж байгаа хэсэг шүү. Тэгснэ ингээд үзий ядж байгаа 10 жилийн дараах хэсгийг ингээд дараа нь авах хэрэгтэй. Тэнгүүт ийм шилжилттэй чигээр нэр хурдан хийж яаж хийж чаддаг вэ? Тэрийг чинь нөгөө бэлдэх цаг хугацааг өгнө штэ. Ингээд туслах найруулагч маань ирээд чамд одоо чиний өмнөх ингээд тийш чи ийм юм байгаа штэ. Чи өмнөх сцен дээр ийм юм болсон штэ. Одоо ингээд бэлдэх хугацаа өгнө. Тэгээ нэлээ тайлбарлаад үйл явдал нь хаана яж байгаа дөвч ямар байдалтай байгаа гэдгийг ярилцсан одоо бэлтгэл болдог гэсэн үг үү? Тий. Одоо ингэж байгаа шүү. Чи сэтгэл зүг ингэ бэлдэрээ. За тэгээд ингэ тэр хооронд чи ингэ сцений хооронд чинь одоо нөгөө гэрлээ тавина тий ханаас ах уу гэл ингээл плана зоон инээ тэргээл ингээл ажлууд байгаа шүү дээ. Тэр хооронд нь олонгуудлаа ингээ нариулагчтайгаа ярьж байгаа. Инх юм бэ, ийм юм яах юм хийх юм байна. Одоо минь сэтгэл зүй юм байгаа юм байна. Би ингэж хандаж хэлж байгаа юм байна. Ингэж хандаж үйлдэж байгаа юм байна. Тийм байх гэсэн. Тэрнээс биш ямар робот шиг амар инээжсэн аа. Шот эргэж ингэж харснаа юм гэж бол угсаа байхгүй. Тэгэхээр сайн бэлдээл яа. Донаны ерхий үйл явдал нь болохоор нэг юм Америкийн гинэ. Энэ тгийн одоо топ инженерийн сургуульд өрнөж байгаа. Одоо ингээд тэр сургуульд тэнцэд орчих юм бол ингээд одоо энэ хүүхдийн амьдрал бол ингээд шийдэгчл ямар ч асуудалгүй болно гэдэг сургуульд одоо оюутнууд ороод тэгээд айгүй юм оюутан насны хэцүү гарав тадлын явдлуудад тулгарч байгаа талаар гардаг. Тэгээд гол зөрчил нь болохоор тэр гол дүрийн 3 найз байгаа. Нэг нь болохоор ерөөсөө нэг юм төгсөрцөн гоц ухаантай хүүхэд ингээд зүгээр ээж захтаа л юм инженери юм зохион бүтээгээл байж байгаа. Янз янзын хачин юм өөрөө судлаад явж байгаа. Энэ чинь миний үзэсгэлэнтэй хичээл биш дээ гэж хайж явдггүй ингээл ямар ч фильм сонирхолтой мэдлэг өөр юм ярьж чинь тэрийг очиж үзээд яждаг. Тийм залуу байсан чинь үгүй чи яг ном ясныхаа дагуу суралцах хэвээр ингэж явах хэвээр гэдэг нэг юм нэлээ хатуу яхэр тэр их сургуулийнхаа багштай зөрчилж байгаа талаар гарч байгаа. За тэгээд дөрүүдийн дэлгэрүүлээд яриад явбал илүү сонирхолтой байх байна. За би нэг тийм нөгөө хоёулаа дүүн дээр ярьжсэн шүү дээ. Нэг юм сонгогдсон нэг юм цаанаасаа тэгээд төрсөн гэдэг дөрүүд надад нэг юм таалагдав. Би яа бодож ирсэн надлаач. Энэ мөнгө ах манай хүнийг үзэж ямар апасны юм бэ энэ одоо. Арай л дэндүү бүх юм чадаад байна гэж бодож байгаа бах та гэж бодоод. Хиндээ бол тэгэж бодож ирсэн. Ямар ядаргаатай гоцгоонтой дөрөө гэж бодогдоод. Тэгээд энэ ранчо гэдэг залуу байгаа шүү дээ. Тэгээд энэ ранчогийн нөгөө нэг миний тэр дургүй байдлаас ялгаатай болгоод байгаа бас зарим шинжүүд байгаад байна л да. Нэг нь болохоор ийм одоо хүмүүстэй тэрсэлтгэхээс нэг ийм айдгүй юм те тэр их сургуулийнхаа ийм топ профессор тэр хүнд таалагдвал амьдралын дэвшлээ таалагдахгүй бол ингээд унах нэг ийм хэцүү хүн байгаа шүү дээ. Вирус гэдэг багш нь. Тэнгүүд одоо ингээд багш нартайгаа мэтгэлцээдгүй энэ чинь ийм биш үү багшаа яагаад юм бэ гэдэг ийм цаад учир утгыг ингэж ойлгох гэж ухдаг. Тэрнээс ч ингээд ярьж байгаа юмнаас нь дандаа ингээд автоматар ухаантай байгаад харч жоох уйвтартай шүү дээ. Тийм хэцүү юм сөргүүсэн асуултууд тавиад олж мэдэх гэж хичээг нэг юм эрэл хайгуултай байдлыг таалагдсан. Тэгээд хоёрдугаарт нь болохоор ийм их эмоцтой дүр гэл ийм найзуудаа ийм хайр халамжт хөрлөө илэрхийлэхээс айдгүй. Энэ радиогийн өөлдөг сцен нэлээ олон байдаг те. Тэнгүүд ийм хүнлэг ийм байж болохоор яг энэ хүн шиг санагдсан юм уу? Одоо нэг ийм цаанаасаа онцгой дөрвч нэг юм юу байхгүй ингээл нэг юм тусдаа төрсэн антин шиг ингээд яваад байдаг шүү дээ. Тийм хүмүүсийн ийм эмоц, хүмүүсийн сэтгэл зүйн их гардгүй харин нэг ийм найзуудтайгаа дундаа байгаад хөвгөлтэй байгаад хэцүү үедээ ингээл гойныглаад өөлж муулаад байгаа юм чинь ямар хөөрх юм бэ гэж боддог байсан. Сонин болоод ярих юм бол нөгөө одоо энэ Амир хаан гэж жүжигчин ер нь бол эмтэгтэй нэлээ алдартай жүжигчин баггүй юу? Тэгээд яг энэ 3 тэнэг дээр тоглохдоо 44 настай байсан юм байлээ. Тэгээд хамгийн хөвгөлтэй нөгөө вирус нь штэ. Яг тохойд вирусээс 6 насаар л дүү байсан гэсэн. Тэгээд энэ Амир хаан дээр юу юм бэ лээ? Ямар сонирхолтой жүжигчин бэ гэдээ ороод харсан чинь манай нөгөө Дангаалын аав нь байсан билээ шүү дээ. Чи Дангаал үзчихсэн гэнэ? Үгүй.
яг юу гэдэг вэ? Бодит явдлаас хэтвэлсэн ийм энтгэх бүхийн талаар тэгээд өөрөө хүүтэй болоогүй манайхаа нөгөө нэг хитгэн заяа нэг эмхтэй бүхтэй кино чи юу лээ? Атханд үлдсэн эрдэнэ мэдэрсэн гээл айгүй олон атханд үлдсэн эрдэнэ шиг биш нэг эмхтэй бүхтэй кино байдаг шүү дээ. Дээр юм. За тийм. Монголоор бол тэр кино шиг заяа. Тэгээд ийм амжилттай бүхөөж жагаад бүхий удаа залгах нагс чи дандаа охтууд гараад байдаг. Тэгээд хоёр охиноо ийм бүх болгоод сургаад бэлтгэл хийгээд тэнцэд оруулаад амжилт гаргаж байгаа талаар. Тэгээ нөгөө энтхийн нийгэм чинь Монголтой харьцуулахад ийм хүйсийн одоо хэм хэмжээ ийм нийгмийн давхар гэмний хэм хэмжээ гэдэг харьцангуй хатуу байгаа гэдэг. Тэгээд тэр охтуудаа тэгж сургасаараас тэр юмны эсрэг ийм явж байгаа хүмүүсийн ойлголт одоо нэгэн хэвийн байдлыг игдэж байгаа талаар сонирхолтой кино. Миний хамгийн дуртай энтх кинод нэг. Тэгээд тэр дангаал дээр гардаг амар бак боевик дасгалжуулагч бүх ах энэ ч нэг ийм алиа марцсан оюутан залуугийн дүр тоглоо байсан чинь энэ жүжигчний ийм хувирах цар хүрийн ямар мундаг юм бэ гэж биширсэн хэрэгсэ. Би бас энэ хүний аюу олон кинонуудыг үздэг. Гэтэ нөө ер нь бол дандаа энэ киноноос бусдын дандаа экшн төрлийн кинонууд байдаг. Нэг юм тулалцсан, алалцсан дандаа тийм байдаг байхгүй юу? Энэ дээр бүр ингээд царай нүртэл тэнэгтэй. Яг тэгэж бодогцсон энэ бүр царай нүртэл тэнэг болтой яхав. Тэгээ нөгөө одоо энэтхэгт та хэрвээ мэдэх бол дахиад нэг альтернатив жүжигчин байдаг байхгүй юу? Бүхэлдээ тоглож байгаа нэг байдаг шүү. Миний нэр хаан, my name is Khan мам гээд Шах Рух хаан гэх юм уу? Нэг таач мэднэ, би ч мэднэ, нэг үзэж байгаа бүх хүн тэр ахын царайг мэднэ. Тэгээ нөө энэтхэгтэй тэр хоёр ер нь бол бифтэй ингэнэ. Манай Амир хаан тэр хоёр тэгээд нөр шагнал газуулах эсэл үеэр би нэгээ ингэ жоохон хийж мэсэн. Ийм бас тэрүүхэн тэндээ Болливуд дотроос нэлээ хоёр дээгүүр ордог жүжигчд. Тэгээ манайх болохоор ер нь бол хайчдаг юм шиг байгаа мань хүнийг энэ ярьж л байгаа гэгээд. Тэгээ бас дээрэс нь яг энэ 3 тэнэг киноны яг энэ ранчогийн дүр дээр болохоор яг нөгөө жүжигчин тоглох байсан гэдэг нэ тоглох байсан юм байна. Тэгээд кино гараад дуусаад одоо тэгээд үтснийхаа дараа би бол энэ кинонд тоглохоос татгалзсан 4 дахь тэнэг нэ гэд бас яриа өгчээсэн мэлээ. Тэгээд нэлээд бас карьерийн дэш авсан кино болсон гэж бод. Энэтхэг киног яг хүмүүст өөрөөр харуулах өнцгийг нээж өгсөн багт тий. Тийм ер нь заавал нөгөө баруунд биш ч гэсэн Азтаа бол нэлээд бүүн болсон кино юм байлээ шүү дээ. Бүр ингээд зүүн өмнөд Азийн бүр нэг Хятад, Япон, Солонгос, Тайван хүртэл айгүй хийт болоод энтэг киног их шинэ үеийн үзэгчид таниулж өгсөн гэсэн ер нь ийм сод бүтээл гэж хэлж байгаа. Тэгэхээр нөгөө нэг талдаа ийм сод бүтээл гэхээр бид нар нэг ийм арт кино байх хэрэгтэй гэж бодоод байдаг шүү дээ. Гэтэл нэг ийм одоо арилжааны гэдэг юм уу тийм бид нар шиг ийм жирийн үзэгчд үзээд зарцуулсан цаг мөнгөндөө хараасгүй инээж жагаад гой мэдрэмж аваад гараад ич болохоор киноч гэсэн юм сод бүтээл байж болдог байгаа байхгүй. Хүний амьдрал нөлөөлдөг, амьдралыг өөрчилдөг. Тэгээд Амир хаан дээр сонирхолтой юм надаас юу санагдсан нөгөө киноныхоо зураг авалтын үеэр эдгээр чинь ийм группээр оюутны байранд байршин талаар бичсэн байсан. Тэгээд тэр үед оюутнуудтай их ярилцдаг, тоглож моглоо тэр одоо кампус гэдэг юм одоо тэр их сургуулийн байран дээр үйл ажиллагаанд их оролцдог байсан гэсэн. Дүрдээ зориулсаас гадна бас энэ жүжигчээ өөрөө их судалгаа хийж ийм бас шинэ юм олж мэдээ гэсэн нээлттэй байдал их таалагдсан юм уу? Тийм ээ. Танд өөр онцлог дөрүүд юу байсан бэ? Хоёр найзынхын дүр харьцангуй султ байсан юм уу? Надаас яг тийм санагдчихсан. Одоо Harry Potter шиг ийм 3 найз байгаа даа шүү дээ. За гол дүрийнх нь бол ийм сонгогдсон нэг нь тэгээд нөгөө хоёр нь ингээд за Ron бол ийм Hermione амар ухаантай гэж боддог бол энэ чинь хоёр найзыг жоохон яллахад баг. Тэгээд ур чадвар зан чанаас нь илүүтэй нөгөө нийгмийн гарал нь илүү чухал байгаа даа шүү дээ. Нэг нь бүр ийм тулцсан одоо бүр тарчиг ядуу. Нөгөөх нь нэг ийм ранчогоос яг арай дээр амжилттай. Гэхдээ нэг ийм дундаж давхаргаа айл энэ хүүхдийн амжилт ингэхгүй бол бидний амьдралаас хэцүү дээ шүү гэдэг нэг байдалтай тийм. Гэхдээ яг дээр нэмээд нөгөө манай хоёр чинь нэг нь ийм одоо шашны сүсэг бишрэлтэй тийм ингээд шалгалт болгоныхоо өмнө бөө нөгөө арц хүчээ өөгөөл хамаг бурхандаа залбираад ингээд тэгмэд нөгөөх нь болонгод заавал нэг ийм сүсэг бишрэлийн юм биш. Зүгээр нөгөө бага сургуулиас юм өөр юм сурах хүсэлтэй гэдэг байдлаар харуулсан нэг ийм одоо нэг ийм дүр бүтээхтэй нэг ийм одоо хүчтэй цаан чанартай характертай одоо Harry Potter шигээр хийж болно. Эсвэл нөгөө энэ хүн цаанаас юм одоо ямар хөрсөөс гарч ирсэн бэ гэдэг байдлаар энэ дүрийг шууд ялгаатай болгож болдог гэсэн юм өөр сонирхолтой арга байдал юм гэж бодогдсон. Яг надад болохоор нөгөө тоглосон жүжигчт нь жоохон сул байсан болов уу гэж бодогдсноос зохиолын дүрийг хөгжүүлэлтийн үед бол харин ч амар амьдралтай ойрхон санагдчихсан.
дүр болгоно нь ингээд бүгд ер нь бол киноны дүр болгоо ингээд өөр эдэг л та. Гэтэ ингээд яг энэ нөгөө яг нэг юм дээр ингээд зангидагдаад зарим нь үнэхээр амьдралын эрхэнд аргагүй эрхэнд энэ сургуульд орж ирээд зарим ер нь бол ихэнх нь яг тийм байгаад байгаа шүү дээ. За тэгээд манай энэ 3 тэнэгээс гадна нөгөө одоо сөрөг дүрийн маань охин байдаг шүү дээ. Одоо гол дүрийн love interest. Сөрөг дүрийн одоо энэ вирусын охины дүр. Пиаё. Тийм, пиагийн. Аха. Эхэндээ надад бас жүжигчийн сонголт сонирхолтойс нэгдсэн юм юу хийндэ. За онц биш юм байлаа гэх. Харин тийм ээ. Энд яг нэг тийм онц сонин хүн яг нэг тийм амир ханаас өөр байхгүй байгаа байхгүй юу. Гэхдээ одоо энэ киноны 3 тэнэгээс ч бүр тэнэг ганц дүр байгаа даа шүү дээ нөгөө Silence. Тий. Бүр яалтчгүй хамгийн хөвгчлээ кино бүр хамгийн инээдтэй болгож байгаа ганц дүр. Яг нэг тийм анги болгонд нэг ийм хүмүүс байдаг да. Одоо энийг ч яг нэг ийм хинээтэй гэх юм уу те. Яг ингээд хинхэг тэгээд яг ингээд ухтаа ингээд нөө тэр нэг ийм багийнх нь тийм амбицтай зам огтоос юм арилаагүй. Тэгэл ингээд найзуудтай ингээд амар гайхуулж байхулдаг те ингэдэг тэгдэг ч гэсэндээ яг нэг ийм цаад хүн нь ийм зөв хүн байгаа даа ингээд зөвөр тэр жүжигчний тоглолтоос ч юм уу ингээд харагдаад идсэн байхгүй юу? Нэг юм тийм ч нэг юм гимгүү юм байгаад байгаа юм тийм гимгүү. Гэхдээ яалтчгүй ингээд өөрөөс нь тэнд ингээд ухаантай өөрөөс нь юм байгаад байгаа болохоор нэг юм аргагүй ирэхэнд юм тэмцэх юм нөхцөл байдалд ороод тэг юм алцаа тэг жоохон яалтчгүй юм дутуу байгаа даа. Тэгээд тэр жүжигчний тоглолтноос амар сонирхолтой бас амар инээдтэй амар сайн байсан. Хэрвээ энэ киног тэр дөрвүүгээр төсөөлөх юм бол бас жоохон уйдгартай. Тэгээд надаа энэ Silencer тэгээд энэ вирусын дүр ер нь нөгөө нэг ийм боловсролын тогтолцоог л ер нь харуулдаг байгаа шүү дээ, тийм. За вирус болонгот та нар яг ингэж сурж иж амжилт гаргана. Silencer нь болонгот за багшаа тэгж засыг би ингэж цээжилж ижил ойлгохгүйсэн ч гэсэн тулсан цээжилж ижил би амьдралаа уушаад чадна гэдэг. Тэгээд тодорхой хэмжээнд бол Silencer-ийн буруу биш байгаа даахгүй. Тэгээ өөрөө яг тэрнийхээ хүчинд айгуу дайжгүй амьдарч байгаа шүү гэдгээ дараа нь манайд ирж гайхуулдаг шүү дээ, тийм. Тэгээд энэ дөрүүдээр яг тийм их харууллаад тэгээд тэрний эсрэг байгаа байдал манай 3 тэнэг болчиход яваад байгаа гэж үзүүлээд байгаа тийм. Энэ тэгтээ юу амар дэлээ л да. Тэгтээ би бас яг нөгөө энэ киног үзчихэд яг өөрийнхөө яг их сургуулийг яг ингээ харсан бохгүй юу? Бодогдсон. Тийм яг ингээд би яг нөгөө нэг их сургуулаа төгсчөөд зүгээр нэг явж байгаа номын дэлгүүрээс нэг философи ном авдаг байхгүй юу? Тэгэл ингээл уншиж үзээл философи гэдэг чинь гэл тэр нөгөө тэрийг цаашаа нэг улам ингээл уншиж үзмээр санагдаад илүү ингээд цаашаа гүнзгий рүү ингээд ормоор санагдаад явж байгаа байхгүй юу? Тэнгүүд би их сургуульд бүтэн семестр философи хичээл үзсэн. Тэгээ тэр хичээлээс би яг ганцхан юмыг сандаг. Тэр нь болохоор манай багшийн философи гэдэг бол гэдэг үгийг л сандаг. Тэгээд тэрнээс цаашаа би юу ч мэдэхгүй цаашаа ягаад ч зүгээр л би тэр хичээл дээр юм юу ч сураагүй байхгүй. Тэгээ нэг юм суухаас өөр сонголтгүй хэрнээ юу ч сураагүй. Тэгээд тэрэндээ ингээ мөнгө өгөөд ягаад сураад байгаагийнхаа ач холбогдлыг ч ойлгохгүй нэг тийм тэнэгдээ өнгөрүүлсэн цаг хугацааг маш нэг бүр ингээд найчи гэж гаргаад харуулсан юм шиг санагдав. Тэгсэн хэрнээ одоо энийг мэддэг ч хэрнээ биш одоо би ингэж байгаа шүү дээ. Би энийг багтаа үзсэн хэрнээ бас хангалттай ойлгоогүй байгаа байхгүй юу? Их сургуульд ороод ч яг юмны утга учир дүнгийн төлөө явж исэн гэх юм уу. Гэтэ бас яг би тэм сайн үлгээтэй сураагүй болохоор дүнгийн төлөө бас яг биш байгаа. Гэтэ яагаад энэ надад чухал вэ гэдгийг би хангалттай сайн ойлгоогүй. Тэр багш ч гэсэн хангалттай сайн одоо ойлгуулаагүй болохоор л нэг ийм асуудлууд ер нь бол бараг л ихэнх оюутан болгонд байд юм болов. Тэ. Хоёулаа өгүүлэмж хэсэг рүү н орохоор энийг илэрүүлж ярьж байна. Дөрүүд дээр бас надад нөгөө онцлог хүн болохоор энэ нөгөө Ражугийн аав. Та санджино. Ражугийн аав. Ражугийн аав энэ нөгөө хамгийн нийтдээ нөгөө дундаж давхаргийн дундаж биш нөгөө ээж нь би хайраад нөгөө өстэй үтэгээр аавынх нь Ражу нөгөө сүсэг бишрэлтэй. Тийм. Нөгөө өвчтэй аав нь. Ражугийн аав болохоор хамгийн сонирхолтой хөгжөлтэй дүр нээсэн. Үнд өвчтэй хэвтрийн дүр байсан шүү дээ. Тэгэхдээ амар хөгжөлтэйсэн шүү дээ. Нөгөө мотоцикл ундаг хэсгийг санаж байна уу? Тэр ингээд ялцчгүй нийт хөрөөхөө юу тэнэ. Энэтэй байсан. Тэгээд нөгөө жүжигчдүүд бид нарт танил биш болохоор шууд дүр нь ямар байна, яаж ашиглаж чинь гэдгээс илүү хүнс нь үүсээд байгаа. Одоо Монгол кино ч юм уу тий, Холливуудын кино үзэх бид нэрөө
Дикаприог тоглолцчих. Энэ жүжиг яг шилж байгаа бол энэ лак кино гэж ингээд автоматар бодогдоод байдаг. Ингээд юу гэж мэдэхгүй болонгууд ийм хамгийн нөгөө ийм хүлээлтгүй байдлаар тэр кино хүлээж авах боломжтой болоод байгаа нэг юм өвөрмөц мэдрэмж байсан юм байна. Ингээд энэ тэгтээ бол эдгээр бүгдээрээ супер алдартай хамгийн мундаг жүжигчид энэ тэгтээ их том төсвөр хийж байгаа жүжигчид сонголт дээр нүртэл ингээд ажилласан харагдаж байсан. Тэнгүүд бид нар шиг энэ тис хөндлөн 10 жилийн дараа үзэж байгаа Монгол үзэгчид болохоор тэгээд тэднийг мэдэхгүй болонгууд илүү нөгөө энэ дүр яаж ийн энэ үйл явдал нь яаж ийм нэлийн анхаарах боломжтой. Тэр бусад тэр киноноос гадаарх амьдралны юм сатарах шаардлагагүйгээр үзсэн нэг юм гоё мэдрэмж авах юм том шалтгаан болсон гэж санагдсан. За кино бол инэдмийн кино байсан учраас ингээд ийм хошин хэсгүүд бол зөндөө байсан. Тэгээд энэний хажуугаар ийм хүнд сценүүд бас их олон байсан. Би бол спойлер гаргасан шууд ярьчих гэж бодож байна. Нөгөө нэг оюутан тэр амиа хорлцсон байсан сцен бол амар хүн санагдсан. Чи инэдмийн кино биш шүү өнтер гэж бодогдохоор ирээсэ. Эргэлттэй байсан уу? Тийм би бол тэр чинь яаж яах яг нөгөө нэг хөгжмийн нойрын дараа болж байгаа шүү дээ. Энийг л ямар инээдтэй дуу вэ? All is well гэдэг ингээд явж исэн чинь шууд ингээд өөрийгөө түлжсэн байсан чинь сандлаас унах ч юм чи ирээсэ. Танд дэвштэй нөгөө одоо энэ дуунуудын хэсгүүд юу ямар санагдсан бэ? Одооны яг өнцгөөс яг бодоход Тачаа одоо бараг 10 жилийн дараа үзэж байгаа хүний үед хүүхэд байхад бол угаасаа дуу мөн бол хамгийн гоё нэдэг байсан энэ тэр киноны дуу. Одоо үзэхэд танд яг ямар вэ? Би энэний өмнө үзсэн энэ кино би бас жилдээ ганц хоёр энэ кино үзээ яваад идэв юм аа. Тэгээд дуунуудыг ер нь бодоод хаар ингээд энэ кино дуу алгасчул яа гэж ингээд зүгээр бодогддог шүү дээ нэг үзэхгүй байхад. Тэгэнгүүт ингээд энэ кинод үзээд ялангуяа 3 тэнэг дээр бодонгууд энэ дуугаар нөгөө нэг тэр дүрийнхэн сэтгэл зүйн байдлыг илэрхийлдэг юм кино зохиолын одоо өгүүлбэр юм хэрэгсэл байгаад байна л да тийм. Ингээд жишээ нь нөгөө нэг манай Ранчо тэгээд Пиа хоёрын юм дурдж эхэлж байгаас юм байгаа шүү дээ тийм. Яг нь Ранчо ихэндээ мэдгүй гэхдээ охин дурдж эхэлж байгаас байгаа шүү дээ. Тэнгүүд ингээд жирийн кинод бол ингээд хараад жоох ааюуг бол ингээд ойртуулаад харцыг наваад тэгэхээр энэ хоёр ингээд нэгэндээ хайртай болж байгаа шиг байна. Ингээд ойлгох гэдэг юм гэж бодоод өнгөрчдөг. Тэнгүүд нэг юм гоё юм хөгжмийн номер байхаар ийм гоё үхтэй дуунууд хараа энэ чинь нэг ийм хүн юм мэдрээд байгаа юм байна шүү дээ гэдэг юм. Илүү дэлгэрэнгүй. Тий, энэ хоёр хайртай болж байгаа маань гэж ойлгоод өнгөрөх нэг хэрэг яг мэдрэмжтэй илүү их юм уусч автах нөхцөлийг бүрдүүлээд байгаа юм болоо гэж бодогдсон. Одоо ингээд энэний хөгжмийн нойрууд нь тийш эхнийх нь болохоор ингээд хичээл амьдрал яаж хэцүү байсан ингээд all is well болно гэд. Тэгээд тэрнийхээ хажуугаар оюутны амьдралын монтажийг ингээд айгүй инээдтэйгээр үзүүлж байгаа тийм. Тэнгүүд хайрын хэсэг дээр болонгууд тэр ингээд кинон дээр л гардаг шиг ийм зүйлсийг би мэдэрч байна. Яг тэгж байгаа юм шиг, яг ингэж байгаа юм шиг гэл ингээд ийм дууны үгч нэг юм шүлгэлсэн байх хэрэгтэй шүү. Тийм гоё ийм үгэн ийм илэрхийлэмжүүдтэй. Тэгээд яг тэр үгүүдийг нь хараад дууг нь сонсоод тэнгүүт илүү тэр дурлж байгаа сценийг илүү баяжуулж өгсөн юм шиг санагдсан. Ингээд тэр дүр ингэж хараад ингээд дурлж байгаа ч гэсэн дотроо яг ямар мэдрэмж ингээд болиглаад байгааг нь илүү ойлгож авсан. Илүү нэг бүрэн дүүрэн байдлаар миний төлөвлөж авсан. Миний хувьд бас яг нөгөө сүлд үзчихэд за яа тийм бол доо гэж бодсон хэрнээ ягаад ч юм яг тэр сценгүүгээр бол яг юм төсөөлөгдөхгүй мөлий. Үгүй энэ итгэх кино ер нь тэнгүүтлээ надад болохоор яг онцлох гоё хэсгүүд гэх юм бол нөгөө яг сургууль дээр их сургуульд болж байгаа явдлууд нь үгүйсээ гоё хичээлтэй хэсгүүд нь тэгээд хамгийн онцлог хэсэг нь нөгөө багштай тэгдэг шүү дээ. За машиныг тайлбарлал гээл тэгсэн чинь нөгөө тэнийгэл тий яг тэр хэсгүүд нэг юм яг юм нэг юмыг амар зүгээр л нэг юм том агуулгыг нэг жижигхэн сцен нэг гоёор ингэ яжлаад ийм гарсан юм шиг санагдчихсан байхгүй юу? Тий. Тэнгүүдлээ би яг амар таалагддаг үсэг рүү орох гэдэг. Би таалагддаг үсэг рүү шууд ирчихдэх үү. За тэгдэг ямар хэсэг вэ за? Надад зүгээр ингээд одоо ингээд үзэхэд бүр энэ кинон дээр ерөөсөө нэгч яашаа энэтхэгт одоо нэгч ийм ранчо шиг ухааны ийм багш байхгүй мүү? Тэр их сургуулийн багш нар нь бүгд нэг ийм тэнэг багш нар зөө юу? Робчиг багш нар байдаг. Тий. Их сургуульд ядаж нэг гайгүй хүн байдаг шүү дээ. Нэг тэр төмөн дундаас нэг гайгүй хүн байдаг. Тэгсэн чинь ингээд ямар ч тийм юм байхгүй. Тэнгүүтлээ тэр төрүүлдэг сцен байна. Service. Яагаад тэгж төрүүлж байгаа юм бэ гэж бодвол тухайн үед хүүхэд байхдаа тэрийг туршиж үзвэл алах байх тэгээ тоос урагчаар хүүхэд татаж гаргаж ирж байна. Яа тэгээд зүгээр л тэр мэр хэсгүүд нь үнэхээр логихгүй бүр ингэж хэтрүүлсэн зарим хэсгүүд нь зарим хэсгүүд нь эсрэгээр гоё. Одоо жишээлбэл
нөгөө хоёр найзтай ингээд атархаад яадаг штэ нөгөө төрүүлээ жил болгон төрүүлээд уурладаг. Санаж нь тий нөгөө зураг авах болдог шүү. Тий зураг авах бол тэр мөр бол амар юм нэт дээр яг амьдрал дээр нэрэл найз 90 аваад 50 авчихаар уурлаад идэг штэ угаасаа. Тэр мөр ингээд амар хөвгчлээ ингээд гоё ягаад гэсэн яг ингээд нэг юм хитрхи одоо нөгөө шинжлэх ухаанч байлгах гад бүр хитэйсэн юмнууд нэг жоохон өмшөлгүй байсан. Надад тэрэн дээр л тийм бэрхшээлүүд мэдрэгдэг яг хав төрдөг хэсэг бол яалтчгүй панаалтай. Гэхдээ заах нөгөө нэгдүгээр тэд нар чинь инженерийн оюутнууд тэгээд энэ залуу босноосоо сарай нэг давж бодоод байдаг учраас ийм одоо сорилтын өвчийг таарлах энэ гэдэг ч юм. Иймэрхүү нэг хийчих дөнгөх бах. Ялангуяа нэг ийм үхэл амьдралтай холбоотой нөхцөл гэж одоо тэгээд кино талаасаа бас үзэхэд ийм зугаатай байгаа таахгүй. Тийм болохоор ингээд үнэмшээд ингээд өнгөрөөч болохоор ингээд ийм байх боломжгүй гэчихээр ингээд нөгөө киноны мэдрэмж зардаж байгаа ингээд так гэдэг алга болчихсон шүү дээ тийм яхаар бол одоо гайг байсан ярьсан гоо. Тэгснээр нөгөө аав нь үнэхээр эмнэлэг төргөгдөхгүй болоод тэгсэн чинь тийм торонгоо хүнийг салхин яг ингэж хийсгээд авч явж байгаа юм. Надад амар эмоцтой хэсэг нь юу байсан? Дараа нөгөө нэг пиаг хормон дээрээс нь хулгайлдаг штеп. Тэгээд нөгөө найз нь ирчээд ингээд чи дараа нь амьдралдаа ингээд яг харамсахгүй юу те энэ чи машин чааг авч явахад биелэн хамгийн хайртай хүнтэй чи уулзах гээд ингэнгүүт нөгөө пиа ингээд бодож ирсэн ингээд ийм сэтгэл шулгуудсан байдлаар нөгөө найз нь хараад гар нь амар ингэж орж иж гараас нь барил ингээд так гээл ингээд гүйл бөмбөрөнд тэрнийчээл гэж юм. Яг ингээд босоол ингээд үнжиг огшоодаг хэсэг байсан. Би тэр сценийг бараг 10 удаа дахиж ухрааж үзсэн баха. Ийм камерын хөдөлгөөн ингээд жүжигчнийх нь ийм харц гарын хөдөлгөөн те. Тэгээд ингээд гүйж байгаа камерын солилтууд ингээд тэгсэн ингээд хөгжмөн ингээд явж байгаа. Тэгсэн хөгжмөн артал дээр нэрээд ингээд бүрийг нь зогсоож байгаа ингээд зүгээр л төгссөн байсан ерөөсөө. Гэт нэг юм инженери оюутнуудын тэр нийт кино шиг биш. Үнэхээр тэр нэг хүний амьдрал аз жаргал шийдэгдэх гэдэг тэр нэг шийдвэрлэх мөч тэр нэг хувь тавилангийн эргэлтийг ингээд яг илэрхийлж байгаа. Тэгснэ машин зууснаа. Машин зууснаа. Их нэртэй өгөөг мэдэхгүй штэ гэдэг. Яа. Жүжигчний хэлээгүй байж байгаад хэлсэн шиг реакц гарсан шүү дээ. Үнэхээр надад ер нь таалагдсан нь юу юм бэ? Ингээд нөгөө кинон дээр чинь ийм exposition юм тайлбар яриад их байдаг шүү дээ. Манай энэ найз ийм амьдралтай учраас ийм байгаамаа. Энэ маань ингэсэн учраас ийм гэдэг ийм харилцан яриагаар Монгол кинон дээр ялангуяа ингээд их ийм олон юм илэрхийлэх гэдэг тийм ингээл. Тэр чинь манай тэр улсын хурлын гишүүний юу штэ гингүүт зүгээр ингэж л ярьж байгаа сайн явж хүн байхгүй штэ гэдэг ийм үнэмшил байхгүй. Харин нөгөө гурван тэнэг дээр ингээд ярьж байгаа юмн дээр нь дагалдах тэр дэмжих дүрсүүд нь ингээд дандаа яваа тийм. Одоо хоёр найзынхан гинэ гэж чинь багш нь ийм учиртай учраас юм унтж байхдаа хүртэл цаа чин сахлаа ахуулдаг байхгүй юу гэд хэлээд өнгөрөх нэгөр тэнгөт унтж байхдаа сахлаа ахуулж байгааг нь үзэнгүүд бас нэг өөр байгаа байхгүй юу тийм илүү мэдрэмж өгөөд илүү их үнэмшилтэй болгоод байдаг. Тэгэхээр тийм яриа тайлбар дээр нь дагалдах дүрсүүдийг нь оруулж өгсөн мэдээж их илүү их ажиллагаа нь илүү их зардал гарна. Гэтэ үзэгч тадаасаа бол айгүй сонирхолтой гоё байгаад байгаа байхгүй юу? Илүү бүтээлч. Миний хувьд бас нөгөө зүгээр л нөгөө инженерийн сургуулиудын оюутнуудын тухай биш. Яг тэр найз нөхдийн хоорондын харилцаа, гэр бүлийн. За ялангуяа надад бүр хамгийн таалагдсан зүйл нөгөө хэн бэ штэ. За би нэрийг хараад нөгөө Пархан биш штэ. Пархан гэдэг нөгөө бас нэрийг хараад их. Тий. Пархан ингээд яг нөгөө би ингээд одоо зурагч нараа явнаа. Гэт тэрийг нөгөө аав ээжтэй очиж хэлдэг. Тэр хэсэг бол бүр миний хувьд хамгийн сэтгэл догтлуулсан хэсгүүд энэ байхгүй юу? Яг ингээд та юу санаж ивэл гэртээ ингээд оцсон чи аав нь ингээд нөгөө ноутбук бэлдсэн хүмүүдээ одоо ингээд инженер юм чинь тий. Тэгсэн чинь нөгөө хүмүүс маань болгоод би ингээд энэ үнэхээр сонирхолтой гэдгсэн чи яг энэ дээрээс бас яг нэг тийм одоо ч гэсэн байдаг яг нэг тийм эцэг эхчүүд харагдаж байгаа байхгүй тий. Ингээд хүнд наа чи хүнд ингээд муухай харагдаж штэ. Би хүнд юу гэж хэлэх юм гэл эцэгчүүд гэж хүмүүстэй би ингээ хүний нүдэнд муухай харагдмааргүй байна. Тэр гэдэг яг тэр юм тэндээс ингээ амар ингээ харагдаад тэгснэ ингээд Пархан хэлдэг тэр бүр ингээ хамгийн гоё юм баггүй. Ингээд танаа дарга ингээд хизээч надад ингээд тэднийх нөгөө гэртээ ганцхан агааржуулагчтай штэ. Тэнгүүтлээ тэр нь зөвхөн Парханы өрөөнд идэг штэ. Тэгээд хизээч ингээд танаа захиралч ингээд надад ингээд ийм агааржуулагч ингээд авч өгөөгүй штэ. Ингээд хизээч ингээд намайг ингээд хайрлаагүй штэ. Та ингээд намайг ингэсэн штэ. Яагаад тэр хүмүүст би ингэж яахын тулд амьдрах ёстой гэж гэл
тэр хэсэг дээр би бүр гэж ингээд тэр киноны миний хувьд бол хамгийн гоё хэсэг нь яг тэр хүлээн зөвшөөрөх процесс лээсэн. Ингээл тэр чинь ингээл жоо юм болоод найзуудаараа ингээл очиод аав ээж чамайг дагуулах юм бол зөвшөөрнө гэдэг шиг. Яг нөгөө хэнийг ранчог дагуулж очиод ингээл жомоо юм болоод зөвшөөрөхгүй гэж явж яваад эзэн бүлэгт ингээ ярилцаад тэгээ ингээ ойлголцож байгаа нь хамгийн гоё. Тэгээ нөгөө ноутбукны оронд камер авъя. Камерыг энэгээр салхих юм бол хэдэн төгрөг хэрэгтэй болох тэр гэж байгаа нь бүр ингээд гэмээр юм хайр мэдрэгцсэн. За чамаас хэцүү асуулт заяа ганди. За. Киноны ихэнд нөгөө дэд курсийн дод курсийнхнаа дэглэдэг хэсэг гарч байгаа шүү дээ. Ингээд өмдөө шовтлаад ингээд нэг юм ясал шиг юм хийж мэгээд ийдэг. Тэнгүүд яг нөгөө октод юу бас юм хэрцгий юм байдаг ч гэсэн юм банд нарын юм уу юм эрэгтэй хүүхдүүдийн тийм дэглэл үзэхээр чамд ямар сэтгэл төрсөн бэ? Тэр нөгөө амар хөвчлөлтэй байсан болоо. Яа. Зүгээр яг инээгээл хийсэн шүү дээ гиснээс. Яг нөгөө киноны инээдийн кино болохоор бүх юм инээдийн байдлаар л өнгөрчөөд байгаа юм байна. Аха. Тэгтээ яг үнэндээ тэрийг харах надад миний гашуун хуучинд орсон чиг маань асаад байгаа. Нэг тийм би зүгээр нэг ихэн бодоогүй яа нуучлаарай нэг зүгээр л амар инээдтэйсэн. Гэтэ ингээд би зүгээр миний бодсон бодол гэх юм бол ер нь ингээд ийм хаа газар л ер нь ийм оюутны татвар байр ийм зүйл ер нь нэг ийм дэдод курсын ялгаа гэдэг зүйл байдаг юм байна л гэж бодогдсон шүү. Тийм нэг юм тэр нэг тийм амар инээдтэй байсан ч гэсэн нэг тийм нэг юм тухтай бол байгаагүй. Ингээд өмдөн ингээл ийм хүчирхийл явагдаад байгаа шүү дээ. Тэгээд манай нөгөө ранчо гараад ирсэн чинь ингээд болж мохогийг гээл. Тийм л байсан наа тэгээд тэр нь бас ранчог амар зөрөгтэй гэдгийг ер нь аль тэр сценээс амар сайн нөгөө үеийнхэн нь хоёр найз нь нөгөө таньж авсан шүү дээ. За киноны үйл хэмжээ талаар хуйлаа жоохон ярилцъя тийм. Тэгээд энэ ямар ч нэг юм боловсролын тогтолцооны жоохон нэг тал руугаа тийм яг цээжилсэн юмаа эргэж ярьдаг. Тэгээд дүн авдаг л нэг юм байш шүү гэдгийг харуулад байгаа тийм. Тэгээд тэрний маань гол төлөөлөгчд нь манай одоо доктор вирус болон оюутан сайлансер хоёр байгаа шүү дээ. Тэгээд би эхэндээ бас ингэж бодоодсон юм аа ингэж яа юм хихтэй дөрүүд энэ шал бас тэр гэж бодоосон чинь нөгөө нэг энтгийн ч юм уу ингэж зүгээр түүхийг бодоод үзэнгүүт доктор Вайерсэв чинь залуудаа ингээд нөгөө нэг юм Английн хяналтан дэс энтгийн үе ч юм уу ингээд төрсөн. Тэгээд нэг юм одоо юм үндэсний бахархал гэж байдаг шиг юм үндэсний утамшигт үеэ ингэж дөнгөж залуудаа туулж гарч ирсэн миний бодлоор энэ дүр байгаад байгаа байхгүй юу те. Яг нөгөө тэгж огт ярьдгүй ч гэсэн зүгээр нөгөө ингээд цаг хугацааг нь ухраагаад энэ багш залуудаар ямар хүн байсан бол гэж бодгоот ингээд цаг үеийнхэн тавьцаа ингээд 40 50 он руу ороод ирж байгаа. Тэгээд тэр үед энтгийг ямар байлаа гэдээ болсон чинь өө нэрээ арай гэж тусгаар тогтнолтой олж аваад ингээд нөгөө одоо жинхэнэ нөгөө уулна гэдэг шигтэй ингээд энтхийг хинч ингэж чухлаар авч үздэг юм хэцүү үед байсан юм байна. Тэр үед бид нар одоо яаж тэмцэж яаж хамгийн мундаг нэж яаж бусад хүмүүстэй одоо инженерийн хувьд ингэж өрсөлдөж одоо байр сууриа те одоо үндсээ бахархлаа өөрөөгөө бахархлаа ингэж сэргээх хэрэгтэй болсон болоо гэж бодонгууд юм вирусын хувьд бол ингээд тийм хатуу үед хатуу байхаас өөр аргагүй болж гарч ирсэн юм эмгэнэлтэй ч шиг дүр шиг санагдаад байгаа байхгүй юу. Тэгээд тэр үед нөгөө амжилт гарах одоо ганц зөв арга томьёо болонгот ингээл ямар л сурах хүчийг ном багш олдно ингээл тэрийг нь үг үсэггүй цээжлээл тэрийг нь юм автоматар гаргаж ирж яриад яг л хүсэж байгаа юм ийм гаргаж өгдөг байхгүй бол чи тэг чи юм уу чи сайн биш гэдэг юм ялгагдаж хайхад амархан байсан юм хэцүү юм бүтээгдэхүүн учраас яг тэрийгээ оюутнуудаасаа сургуулиасаа хүсээд өгдөг дүр юм байна гэж бодсон. Зүгээр нэг юм хүн шийдэх товтойдоо шийдэхэд байгаа дүр шиг биш. Нөгөө туулж өнгөрөөсөн түүхэн цаг үеийн тийм байсан учраас яг тэрнийхээ бүтээгдэхүүн байдаг байхгүй. Гэтэл цаг үе өөрчлөгдсөн хүмүүсийн хүлээлт хүсэл мөрөөдөл ч гэсэн өөр болсон байгаа нь энэ дүрийн гол төрчил байгаа даа шиг санагдаад байна. Тэгээд вирус болонгууд яг нөгөө нэг за систем юм байна. Тэнгүүд би энийг хийчих юм бол амжилт олох юм байна гэдэг нэг ойлголттой. Юу ч гэсэн хамаагүй цээжлсэн мөртөл бурууж байгаа талаар гадаг штэ тийм. Гэтэл нөгөө талдаа мань хүн ийм юм бодохгүйгээр автоматар цээжлээд байгаа хэрнээ тэр нь ингээд амьдралыг нь тодорхой хэмжээнд ингээд өргөд гаргаад ирсэн байгаа байхгүй юу. Тэгэхээр яг нэг ранчо шиг ийм хосгүй хүн байгаад тэгээд энэ Фархан Ражо хоёр шиг ийм ойлгодог гэр бүлтэй байхгүй бол Silence шиг замаар л явахгүй бол хэр хэцүү үед юм тас харуулдаг. Тэгээд энэ оюутнууд учирдаг дарамтыг их үзүүлээд байгаа шүү дээ. Тэгээ Ганди тэгээд өөрийнхөө дурсамжийг тэрөө ярьж байсан. Их сургуулийн үе чиний хамгийн хэцүү үе байсан. Их сургууль миний хувьд хамгийн амархан үе байсан. За. Би нөгөө ковидын үеэр яаж л 2 жил ингээд онлайнаар сурсан.
Тэнгүүд үлдсэн хугацааг нь олонготлаа яг 1-2 дугаар курсэд яг ингээд бүрэн ер нь яг ингээд хангалттай юм ойлгоогүй ч юм уу тийм байсан байгаа даахгүй юу. Нөгөө манай сургууль за энэ гэхдээ нэг миний бодол манайх мэрэгжлийн хичээл гэж тусдаа лекц гэж тусдаа байдаг. Тэнгүүд ингээд нөгөө мэрэгжлийн хичээлдээ илүү их анхаардаг байсан байхгүй юу. Хамгийн их цагаа мэрэгжлийн хичээлдээ зарцуулдаг. Тэнгүүд л ингээд заримдаа болохоор лекц хичээл дээрээ суухгүй тэгэл заримдаа таслаад заримдаа бүр ингээд ял шиг ингээд ёо ингээд яг юм унтчихдаг би бол нэг тийм л оюутан байсан юм. Тэгээд одоо ингээд төгсөөд гарсныхаа дараа зүгээр би яагаад ингээд энийг ингээд яг утга учирыг ингээд ойлгоогүй юм бол доо ягаад ингэж энийг ингэж сонсгоно, энийг ингэж мэдэх нь надад ингэж хэрэгтэй гэдэг тухай үед ягаад би ингэ мэддгүй байсан бол гэж хамгийн харамсдаг байхгүй юу. Тэгээ нөгөө зарим багш нар маань болохоор яг ингэ нөгөө нэг юм одоо хичээлээ сонирхолтой байдлаар одоо заахаас илүүтэйгээр яг нэг юм вирус шиг ч юм уу те яг тухайн инженерийн сургуулийн шиг ингэж юм бүр юм хитрхи бүр юм уйтгартайгаар хичээлээ заримдаа ордог байсан. Тэгэл тэр багш марчны хичээлэг бол ингээл филал за ингээл мэрэгжлийн хичээлдээ анхаарч ахтал гэд. Гэтэл яг үүндээ ингээд тэр лекцүүдийн маань хичээл миний мэрэгжлийн хичээлтэй утга учиртай уялдаа холбоотой зүйлсүүд байгаа даа. Одоо тэгээ та нөгөө тэгдэж шүү дээ. Яагаад ингээл зөвхөн ингээл Монгол кино гэхээр л ингээл гүнэг завлаа харуулсал баахан драмын юмнууд дагаад идэм бэ гэд. Энд чинь бас нөгөө бидний суурь боловсралтай хамгаалдаг болчиход байгаа юм. Хинч одоо тэг илүү юм гоё шинжлэх ухаан чимийг ингээд нөгөө таньж мэдээгүй байгаа даа. Хинч өөр төрлийн юмыг илүү сайн судлаагүй одоо ингээд мань мичиг одоо ингээд би мэрэгжлийн хичээлдээ л ингээ анхаарай да одоо лекц заах байх гэдэг болондоо ингээ явж идэл гэд мөн чанарыг ойлгоогүйгээс гарсан үр дагаврууд амар их байгаад байгаа л да. Надад үзэхэд туссан юм юу байсан? Яг нөгөө нэг ингээд сайн дургүй байсан ч гэсэн сайн сурах ёстой. Тэгээ сайн сурахын тулд ойлгохгүй зөвхөн цээжлэх ёстой гэдэг энэ асуудлууд нэс. Надад одоо миний амьдралын одоо яг нэг топ хэцүүсэн үед юм нэг ерөөсө 10 жилийн ахлах анги байхгүй. Тэгэл яг л маш сайн хичээд сурахгүй бол ингээд тэтгэлэг аваад гадаад очиж сурч чадахгүй. Гэхдээ ингээд нөгөө амьдралын баталгаагаа олохын тулд ингээд ийм дуртай юм сонирхолтой юм гэхээсээ илүүтэй. Одоо нөгөө silence шиг би ингээд энийг хийхгүй бол болохгүй гэж юм. Миний бодлохоор тэр сонголт нөгөө нэг юм санхүүгээр сурах гэсэн аахгүй. Би ингээд за төгсөж гараад ийм нөгөө фанд менежер ч юм уу тийм ямар нэг юм санхүүгийн чиглэлийн ажил хийгээд хөрөнгө оруулалтуудтай ажилтдаг хүн болоод яаж ижил гайгүй амьдрахаа гэдэг юм ойлголттой болсон. Өөрөөртөө тэрийг үнэмшүүлсэн. Тэгээд тэхийн тулд Америк сургуульд явах хэрэгтэй. Америк сургуульд явахын тулд би ингээд ойлгохгүй байсан ч гэсэн юм олон юм цээжлээд тоо тамья бүх юмыг ингээд ойлгоод төгс авахгүй болохгүй. Тэгээд тэр нөгөө яг өөрийнхөө ихтгэл үнэмшилтэйгээр үнэмшээгүй тийм учраас нөгөө сайн хичээгээд ингээд болохгүй байгаа юмуд болгоо тэгээд өөртөө ялч юм стресс үүсээд чадахгүй болгоод бүр бухимдангууд сайн хичээж чадахгүй нэг юм харахгүй тойрог шиг нь орчиж байгаа хэрэг. Тэгээд яа бүр яг зүг санагддаг байсан үе бол ялчгүй бодогдчихлээ. Тэгээд нөгөө ямар ч гэсэн нөгөө тэтгэлгээ аваад сургуульдаа яваад очиод санхүү нөхлөн бодох хүртэл энэ дээр сорсон чи ерөөсөө миний юм биш байгаад байгаа байхгүй юу? Яа гэж та. Тэгээд тухайн үед би бас нэг YouTube дээр найз найзтайгаа юм гээд юм сонирхдаг хийдэг болцгоо. Медиа гоё юм биш үү? Бичих юм юм ч гоё юм биш үү гэж ингээд баг зэрэг олж мэдээд ингээд фархан инженерээр сурж гаад би уг фото зэрэг хүн шиг олж мэдсэн шиг би ингээд санхүү нөхлөн бодох хүртэл ингээд сураад төгсөөд гарсан ч гэсэн би нөгөө сонирхдаг сайн чаддаг дуртай юм биш бас ингээд амжилт олохгүй юм байна. Амьдралаа өрх юм шиг санагдаад ингээд болоод Монголд иргэж ирэх юм хэцүү шийдвэр гаргаж ирсэн яг бодогдчихсэн ерөөсөө. Тэгээд хэцүү үеэс эргээд сансан. Гэхдээ тэрийг ингээд давж гараад ингээд өөр юм хийсэн сайхан үед ч гэсэн бодоод тэр ч бас ингээд энэ дөрөв ч гэсэн юм зөв шийдвэр гарч ийн тэгжиж илүү нэг юм бүрэн дүүрэн сайхан амьдрах нэ гэдэгтээ одоо нэг өөрийнхөө өнцгөөс туулж гарсан зүйлхэд ингээд болж байгаа учраас ингээд илүү дөрүүдийнхээ төлөө бас их юм happy байсан гэх юм уу тийм. Нэрээд би бас энэ дөрөв шиг ингээгүй байсан бол яг л тэр дөрөв шиг хэцүү явж байсан болоо би бас адилхан юм хийгээд миний тэр шийдвэр ингээд зүг болж таарсан учраас ингээд боллоо да сайхан байлаа да гэдэг юм гоё мэдрэмж авсан. Та тэгвэл айгүй хэцүү хүн сурсан юм биш үү? Тэгээд бодонгот нөгөө нэг аав ээж ч юм уу нэг тийм дарамтлаад байх юм их биш. Яамаар байна, юу ийд сурмаар байна, яавал болохоор гэдэг ийм хацгаа нээлттэй байсан ч гэсэн нөгөө зарим айлч ингээл чи яг л энийг суурин гэхгүй бол гэдэг ингэдэг штэ. Манай ээж тийм байгааг байхгүй юм. Гэхдээ тийм мөртлөө би нөгөө нэг иргэн тойрны хүмүүсээ хараад найзуудаа хараад эсвэл ингээл нөгөө нэг сошиал дээр ч юм уу медиа дээр байгаа хүмүүсийг харангуут ингээл яг ингэжээж л амжилттай явж ийн ихгүй бол болохгүй гэдэг нэг ийм хөөс маягийн дотор орчоод ингээд өөрөө тэр хөөсөнд багтахын тулд нэг тодорхой хэлбэрт байх хэрэгтэй шүү дээ.
тэр маань надтай ингээд таахгүй учраас ийм зөрчилтэй байсан гэх юм уу да. Жөө. Би бол аяа амархан ингээд сураад тот гэж төгссөн болохоор тэгээд дээрэс нь ковид үе тэгээд тийм хэлсэн лекцээр сураагүй байсан бол юугаар сурах юм? Манай аав ижээр бол намайг галим мэцэг жолон гэдэг байсан. Тэгэл нэг их намайг эсэргүүцээгүй тэгээд зүгээр за чи тэнцээд нэг намайг яг тэнцэх нь яг харах гэжсэн баг. Тэгээд би нөгөө яг өөр сургууль бүртгүүлээгүй. Тэгэл тавсан хэцүү үү? Айгаа олон юм өгдөө шүү дээ. Бүхнийг суралцдаг шүү дээ. Ямар ч нэг тоо могоо өгөн, нийгэм монгол хэлээ өгөн, математик Яшээс биш. Ингээд Яшээ оноо бол ордог зөө. Яшээ оноо ингээд хүрээд босоо оноо хүрэх юм бол мэрэгчлийн шалгалтууд авдаг байхгүй юу? Тэр чинь зөвхөн Яш одоо 12 дугаар ангид төгсөж байгаа ингээд хүүхдүүд зөвхөн Яш биш. Тэр чинь нөгөө нэг ийм ур чадварын шалгалт авдаг байхгүй юу? 12 дугаар ангид төгсөж байгаа хүүхдээс ямар ур чадварын шалгалт авах вэ? Одоо жишээлбэл дуулуулна. За. Бүжиглүүлнэ. Явах төлгөр уншуулна. Монолог уншуулна. Этюд хийлгэнэ. За тэгээ ингээд тэр нь ингээд хоёр шат дараалалтай яваад тэгэнгүүтлээ ритм сонсголыг нь шалгана. Энэ химнэлтэй хөхтэй нөө химнэлгүй хөхтэй шалгана тий. За барагтай. Тэгээд ясны дараа хамгийн сүүлд нэм ярилцлага тэр авдаг байхгүй чи одоо тий ямар ном уншдаг уу яадгүй идэггүй юм сонирхолтой юу гэд яг ингээд хүмүүст ярилцлага хийгээд шүү дээ тий. Амар удаан процесстэй шүү дээ. Тийм амархан ингээ годомжинд гэмдэ алхчихсэн чинь сөс урдуур алхчихснаар за би ер нь жижигчин болно гэл яваад орох биш. Ер нь бол ийм удаан процесс олж ээж хүүхдүүд нэлээ удаан бас бэлтжээж орж байгаа байхгүй ур чадрын шалгалт чинь. Тийм яг зүгээр нэг гайхаад байгаа шалтгаан хий удаа нөгөө нэг төгсөж байгаа ч юм уу тийм эсвэл ингээд одоо кинон дэр юм хийж байгаа киноны улсуудаас авахуулаад сурж байгаа хүмүүс төгсөж байгаа хүмүүсийн нэг юм янз янзын шууган зөндөө гардаг шүү дээ тэгээд ингээд гарч иж байгаа бүтээгдэхүүнүүд нь одоо байгаа хүмүүс ингээд тиймэрхүү асуудлуудаас ангижрахгүй байгаад тахаар одоо юу ямар босох шалтгаантай ямар болоод тийм олигтой үр дүн гардаг юм болоо гэж зөв гайхмаар санагдаад байна. Тэгээд яг яриулсан чинь уг нь бол бас нэг процесс юм байна шүү дээ энэ чинь тийм. Тэгээ маа сургуулийн одоо нөгөө саяхан нэг амир их юм одоо бодлоо шүү дээ сүүсийн гэдэг жил болгоны сенсац гардаг гэсэн тань сургуулж байгаа. Тийм. Тэгээд яг миний сурж байгаа үед нэг тийм амар сүртэй юм болоод тэгж байгаагүй болохоор бас нэг юм. За тэгээд 3 тэнгийг ер нь яриад байвал их мүлжүүртэй кино. Би бол нэр постерыг нь хараад энэ ч гэж бодож исэн чинь арай хамаагүй мүлжүүртэй баялаг. Тэгээд нөгөө юм өгүүлэн санааны эдийн нийгэмд байгаа бодит асуудлуудыг үзүүлж байгаа хэрнээ хөгжилтэй байдлаар хөнгөн байдлаар давс хужийг нэг таарлаа. Тэгээд уран бүтээл талаасаа тэр зураг авалт хөгжим эвлүүлэг ингээд юм хэм хэмнэлүүдийг юм үлгэр жишээ болж сурж авахаар судалмаар юм болоо айгу олон байлээ. Би одоо ирээдүйд нэг юм гоё инедмийн кино хийх юм бол уран тийг ингээд заавал үзэхгүй тийм ингээд энэ сцений зураг авалтыг эвлүүлгийг нь яаж хийсэн бэ те хөгжмийг яаж ашигласан байна гэдгүүд ингээд юм мүлчиж авах юм айгу ихтэй киноосаа юу санагдсан ганд юм энийг үзэж яхад хөгжлийн сценийг үзэж яхад эвлүүлгийг бодож яхад гоёлын даашинс их бодогдсон гээд нөгөө гоёлын даашны жишээ нь ингээд нөгөө сексийн энэ төр дээр хоёр дүүр нь ингээд бүжиглж байгаа тийм ингээд гоё монгол дуу мата ингээд явдаг шүү дээ тийм ингээд тэрэн шиг гоёлын даашинс тэр шиг нөгөө юм энтиг кино одоо 3 тэнэгч юм кинодын сайн хичээлүүдийг нь юм гоёлын даашинс шиг кино юм монгол хөрсөнд их сайн хэрэгжүүлсэн болоо даа гэж бодогдсон гэх юм уу ийм адилхан оюутны амьдралын талаар инедмийн кино шүү дээ тэгээд ийм хөгжимт сценүүд нь тэр дөрүүдийг сайн илэрхийлж гин эвлүүлгийн хэмнэлүүд ийм эд яваад нэх юм ойролцоо харагдаад байсан шүү бас. Ааха. За танд таалагдсан бол ямаа да танд таалагдахгүй байх үү тэгээд хамгийн их одоо би айжлаа. Надад бол гоё байсан. Тэгээд тийм тэгэхээр Гандигийн одоо дараа нь ямар сонир кино үзүүлэх вэ гэдгийг бас тийч чаддаг хүлээж байна да. Дараа нь би танд нөгөө арай өөр 3 цагийн энтиг кино үзүүлээ. Гэхдээ дандаа энтиг кино үзэхгүй ийм Бразил ч юм уу те Хятад ч юм уу эсвэл Африкийн ямар нэг орны өөр кино үздэг. Миний хувьд бас дүгнэлт хэлэх юм бол зүгээр хүн болгоны амьдрал тохиолддог хүн болго үзээд нэрэл ийм байжтэй нэг кино үзээд нэг юм ойлгодог та нэг юм цадцсан мэдрэмж авдаг та. Цадцсан мэдрэмж тийм. Яг л тийм мэдрэмж хөөр кино шиг санагддаг. Бүх талын юмыг ингээд нэг юм
мэдрэмжийг авна, хайр дурлал, найз нөхөрлөө харилцаа, гэр бүл, за тэгээд их сургуулийн амьдрал, багш шавийн хоорондын харилцаа мэрилцаа гэл. Ер нь бол нэг юм баялаг, маш юм олон ногоотой, махтай, ингээд төрөл бүрийн юм хүнсний бүтээгдэхүүнтэй тавтай хор шиг юм тим кино л гэж би хэлэн дээ. Тэгээд хамгийн гол нь тэгээд бас ийм киног ингээд дугаартаа оруулах боломжийг олгосон мөнгө ахтай баярлалаа. Ер нь янз янзын кино зүгээсээ дуртай шүү дээ. Би тэгээд мөнгө ахын яриа л гэдэг гэсэн нөө Скот Пилгрим тэрийг үзчихэд бас мөнгө ах чинь иймэрхүү кино төртэй. Надад бас тэр амар гоё таалагдсан байхгүй юу? Тэрийг хоёлаа дараагийн дугаар дээр ярьцгаая. За ашиг. Чи тэгвэл миний дуртай киног сонгочлоо. Тэгвэл би өөр кино бодож гад чамд сонголнаа. За би тэгтээ нөгөө шовгоныг дуусгасан ш нэрээ. Би үзэж орой эхлэх байгаа. Яг бүх анги нь гарч дуусахаар нэг амралтын өдөр дуржгаалаа дуусчих гэж та. Ста ийм ойр цуврал үзег өөхчлгүй. Гоё лээ. Гэтэ яг нөгөө үзэж дуусны араас яг бүх тийм холбогдолтой кинонуудыг үзмээр санагдчихлээ. Тийм шүү дээ. Би бас нэг үзсэн юм ингээд дагнаад авчихсан. Би бас нэг хэсэг самурайтай кино үзсэн, нэг хэсэг ковбойтой кино үзсэн гэдэг ингээд нэг хэсэг хятадд өрнж байгаа хоёрдугаар дай нэрийн киноч гэдэг ингээд нэг сэдвт нь ороо авчдаг юм уу ерөөсөө. Би болохоор ингээд зүгээр ингээд хайчдаг байсан байхгүй. За гэх. Тэгсэн чинь ингээд яг сая шогног үзчихээд бүр ингээд за ямар кино өөр ямар кинонууд байна? Ийм холбогдолтой өөр ямар хийсэн кинонууд байна? Тэгэхээр хэрвээ хоёлаа шогног ярихаар тэгээд нөө сторид оруулсан юмсан чи хүмүүс бас айгүйх шимбэр гамбар дээр яриараа гэж бичсэн мөлий. Тэгэхээр энэ хавар гарч байгаа хамгийн гайвал суурлуудын нэг юм ч үгээсээ тийм шүү гээл. За. Тэгвэл баяртай цагаа юу. За тэгээд Three Idiots буюу 3 тэн киноны талаар Гандивтер ярьцлаа. Тэгээд зөвчөө гурван чинь нөгөө бит хоёрын гэдэг хоёр үзэгчийн л өөрсдөө үзлээ. Тэгээд та маань үзээд бас өөр санал сээгдэл, өөр сонирхолтой санал төрсэн бол тэрийг бас бичиж хуваалцаарай. За ингээд тэр нөгөө намайг их ярьдгүй гэдсэн. Би нөгөө их ярьдгүйдээ бас дуртай шүү. За. Энэ шал хотлоо баахан ярьж байгаа дараа нь ярьсныхаа бараг талын асуучдаг байхгүй юу? За баяртай манайс subscribe дараарай. За дараагийн дугаарлалт үзсэн сонсон их баярлалаа. Баяртай.